Манай байгууллага бол халдвар төвчнтэй тэмцдэг байгууллага. Тэгэхээр одоо нөгөө зулд болохоор нохоо зэрлэг шуу баярладаг гэдэг нэг зүйл байдгийг. Тэгэхээр манай байгууллагад юу тохиолдож байгаа гэхээр халдвар төвчин их л гараад байвал манай санхүүж нэмэгдэх гээд байна л да. Танаа одоо боловсруулсан бодлого штэ. Ковид их гарахаараа манай санхүүж нэмэгдсэн. Одоо нуу юм юу аах вэ тийм ээ. Ковид байхгүйсэн одоо манайх санхүүж цалингаа тавьж чадхаа хэвчээ. Тэгэхээр манай байгууллага дотор нэг хоёр эсрэг чиглэлтэй юм байдгийн. Өрөөл өвчин их байвал клиникийнхан бид нэр мөнгө олоод байгууллагын цалинг тавих гэдэг. Бидний эсрэг хамталтын тогтолцоог сэргийлэх байгууллага гэдэг байгаан байдаг. Тэд нар өвчин гаргахгүй гэж байгаа. А гэхдээ бидний олсон мөнгөөр цалинжин гэж байгаа. Энэ амар хаашаа харсан юм бэ? Та нар дундаа алалт гэсэн үг шүү дээ наач юм. Юус ийм бодлого дэлхий дээр байхгүй. Зөвхөн халдвар төвчин биш, гэмтлийн салбар яг адилхан. Хүмүүс монголхон гэмтээд өхөө тахирддуу болоод байвал тэд нарт аягүй сайхан байна. Тэгэхээр усал гэмтлийг бууруулж ивэл эдний цалин нэмэгдэх баймаар биш үү? Хорд хавдар бас ялгаагүй. Тааны бодлого чинь зохихгүй шүү дээ.